Цахим уран зохиол 12 дугаар анги Далгаагийн нор мөнхийн дуудлага тууж найруулагч Батүлзий зүрхэнд шивнсэн үг кино. Кино зохиол болон дэлгэцийн уран бүтээлийг хооронд нь харьцуулах тухай хичээл орно. Мөнхийн дуудлага тууж Монголын уудам талд дайны чимээгүй эмгэнлийн тухай Далгаагийн норын мөнхийн дуудлага тууж өгүүлнэ. Энэ бол ялалт ялагдлын тухай бус хайран хүлээлт умартах үнэнч байдал гэр бүлийн ариун нандин холбоо хэрхэн алгуурхан нурж байгааг харуулсан бүтээл юм. Туужийн үйл явдал жирийн нэгэн Монгол малчин айлын хүрээнд дүрнэ. Энэ ахуй бол Монгол хүний тэсвэрийг төрүүлдэх хөрс. Өглөөний цэнхэр гэгээнээр сайлаан сааж, галаан төлж, тогоогоон үлгэж, малаан усанд оруулах зэрэг хөдөлгөөнд амьдралыг авч явах хүч оршдог. Хишгээгийн өдөр тутмын амьдрал нөхөр нь дайнд мордсноос хойш түүний ажлын хажуугаар өдөр бүрийн хүлээлт бас хамт үргэлжилнэ. Хишгээ бол уйлж гомдолд суух эмэгтэй биш. Тэр чимээгүй тэсвэр төвчээртэй бүсгүй хүний бэлэгдэл юм. Тэсвэр гэдэг нь нулимсаа харуулахгүй байх бус харин амьдралыг унгахгүй авч явах чадвар гэдгийг түүний дүр илтгэдэг. Хишгээгийн 6 настай охин Наран бол энэ түүхийн хамгийн цэвэр, хамгийн эмзэг дүр. Наран хизээч аавыгаа хараагүй. Түүний аав гэдэг ойлголт ээжийн ярианаас бүтсэн бүдэг дүр, захианаас уншигдсан нэр хоосон орон зай байдаг. Нарангийн голын ирэг рүү хөлнөцгөн дэгдэнгүйх агшин туужийн хамгийн уянгийн хамгийн гүн утгатай хэсгүүдийн нэг. Хүүхдийн хувьд энэ бол тоглоом мэт. Харин уншигчийн хувьд энэ бол аав руугаан гүйж буй, ээжийн хайж буй зүрхний хөдөлгөөн. Тэр аавыгаа танихгүй ч аавгүй байхын гүнгийг мэдэрчээ. Энэ бол дайн хүний үр хүүхдээс эцгийн орон зайг хэрхэн хулгайлдгийн нотлохоо. Хишгээгийн хүлээлтийг авч үзвэл дэлгийн захиа ердөөл 3 ирсэн бөгөөд эцтэй тасарна. Гэсэн ч хишгээ итгэлээ алдахгүй. Тэр дэлгийг ямагт амьд ирнэ гэж найдсаар явна. Энэ бол сохор итгэл биш, харин гэр бүлийн ариун холбоонд итгэх итгэл юм. Хишгээ нөхрөө буруутгадаггүй. Тэр дайныг хувь тавилангал буруутгаж батна. Эцэст нь хишгээ нөхрөө харж чадалгүй. Эрхийг хүлээж амжилгүй нас ордог. Хатам ээж ханд охин нар хамгийн дотн хүнээ алдаж байж боломгүй их хариуцлыг авсан. Түүний өхөл бол дуйлянтай бус чимээгүй. Гэвч энэ чимээгүй төгсгөлд хайр, үнэнч байдал бүхлээрээ багтсан байдаг. Хишгээг нас орсны дараа дэлэг өөр бүсгүйг дагуулan ирэх мөчөл зохиолын хамгийн хүндүр хэсэг. Нарангийн хувьд энэ мөчөд бүх ойлголт нуран ундаг. Аав гэдэг үг түүний зүрхэнд аль хэдийн хоосон нэрлжээ. Аав нь хичнээн гуйсан ч Наран түүнийг буцахтан цуг явсангүй. Харин аавыгаа хөтөлд авахын үед гинт араас нь дуудаж хурдаараа гүйж очоод тэврэн авлаа. Аав нь охиноо тэврэхэд Наран чихэнд нь мөн чих хүлээсэн шүү гээрээ гэж хэлээд буцаад эзэнтэй эзэнгүй хоёр гэрийн зүг гүйн отлоо. Норвегийн мөнхийн дуудлага бол 39 оны дайны тухай түүхэн өгүүлэмж биш. Харин тэр дайны ард талд үлдсэн Монгол малчин айлын сэтгэлийн түүх юм. Энэ зохиол бидэнд дайн дуустагч хүлээлт дуустдаггүй. Харин умартгал жинхэнэ нэмэгнэл болохыг ойлгуулна. Мөнхийн дуудлага. Өхөн үхтлээ нөрхрөө хүлээсэн эхнэр. Аавын захианаас өөр төсөөлөлгүй охин. Эхнэрээ нас барсны дараа өөр бүсгүй дагуулan ирсэн аав. Гэр бүлийн ариун нандин харилцаа хэр эмзэг бас хэр үнцэнтэйг сануулсан мөнхийн дуудлага билээ.